Ариун дөрвөн зөвчтэй MBC News мэдээллийн хөтөлбөрийн мягмар агийн дугаар эхэлж байна. Мэдээллийн товчхонд анхаарал хандуулно. Өнөөдөр зүрхний дутагдлаас сэргийлэх өдөр тохиож байна. Өндөр ангал суманд үндэсний бичгүүсгийн баяр боллоо. 2019 онд 100% суманд 3.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Улс аймгийн түргэн суманд 320 хүүхдийн хичээлийн байр ашиглалтанд тогтно. Татвар төлөгчдийн өдрөлийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургалт зохион байгууллаа. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй анхаарал хандуулно. Мэдээ хэлж байна. Өнөөдөр зүрхний дутагдлаас сэргийлэх өдөр тохиож байна. Энэхүү өдрийн хүрээнд улс орон даяар зүрхний дутагдлын талаарх мэдээлэл сургалт сурталчилгааг зохион байгуулдаг уламжлалтай. Манай аймгийн хувьд зүрхний өвчин нас баралтын нэгдүгээр шалтгаан болж байна. Өнөөдөр зүрхний дутагдлаас сэргийлэх өдөр тохиож байна. Энэхүү өдрийн хүрээнд Шинэсийн улсын 3 дугаар эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газар хамтран иргэдэд зүрхний өвчний талаар мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулж байна. Өглөө 6 цагт ард иргэдийг хамруулсан дасгал хөтөлбөрөөр мэдээлэл өгөх боршуур тараах ажлыг Цэдэн балын талбай дээр зохион байгуулж, үргэлжлүүлэн нэгдсэн эмнэлгийн дотор амбулаторийн тасгаар үйлчилж байгаа өвчтнүүдэд зүрхний дутагдлын талаар сургалт зохион байгууллаа. Өнөөдөр 5 дугаар сарын 7-ныг зүрхний дутагдлаас сэргийлэх өдөр болгонд улс орон даяар зохион байгуулж байгаа ийм тэмдэглэлт өдөр юм аа. Тэгээд Шаасны улсын 3 дугаар эмнэлгийн зүрхний төв, тэгээд Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газар хамтран зүрхний дутагдлаас сэргийлэх энэ өдрөлгийг бол өнөөдөр зохион байгуулж байгаа. За өглөө 6 цагаас бид нар талбай дээр алхах, гимнастик хийж байгаа, дугуйгаар хичээлж байгаа ийм хүмүүс дээр тасгал хөдөлгөөн хийлгээд тэгээд тараах материалын мэдээллийг өгөөд ингээд зөвлөгөө өгсөн. Одоо болохоор бид нар нэгдсэн эмнэлэг дээр зүрхний дутагдлын зорилттой бүлгийн хүмүүстэй дотрын дасгалт хэвтэн эмчилж байгаа олон амбулатороор үйлчилж байгаа хүмүүстэй зүрхний дутагдлаас сэргийлэх талаар мэдээлэл сургалтыг бол явуулж байгаамаа. Манай аймгийн хэмжээнд зүрх судасны өвчний өвчлөлийн шалтгааны 3 дугаарт нас баралтын шалтгааны 1-р ордог байна. Ихэнх тохиолдолд цусны даралт ихсэх, харвалт, зүрхний шигдээс зэргээр нас барах тохиолдол их байдаг байна. Зүрхний архаг дутагдлын үед амьсгадах, хөхрөх, хавгнах, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Зүрхний дутагдал эмгэгэнүүд зүрх агших чадвар тодорхой хэмжээгээр буурдаг. Өөрөөр хэлбэл зүрхний шахуургын үйл ажиллагаа буурч улмаар цусны эргэлт удааширч шингөө хоримтлогдох нөхцөлийг бүрдүүлэн зүрхний дутагдлын үед нэн тэргүнд хөл шагаад шингөө хоримтлогдох буюу хөлөөр хавгнадаг байна. Зүрхний дутагдал маань өөрөө их хүчтэй өвдөл зовир бол илэрдэггүй учраас одоо зөвхөн амьсгаадах, шалтгаан тодорхойгүйгээр амьсгаадах, хөлийн шагаа хавгнах зэрэг шинж тэмдгээр эхлээд илэрдэг. Тэгэхээр ийм зовирын хүмүүс бол нэлээд анзаарахгүй яваад одоо цаг хугацаа алдах, тэгээд дутагдал маань гүнзгийрэх, тэгээд нэлээд хүнд байдалд орсон, онцлогдох, эмнэлэгт ирэх юм байдал бол нэлээд байдаг учраас зүрхний дутагдлаа бид эрт илрүүлэх, онцлох, эмчид хандах заашгүй шаардлага байгаамаа. Энэ дээр шалтгаан тодорхойгүй амьсгаадалт бол ер нь хамгийн эрт илэрдэг зовир байгаа. Тэгээд шагаагаар хавгнах зовир бол бас мөн гардаг зовир байгаа. Тэгэхээр энийг бол хүмүүс маань энэ үед нь одоо эрт өрх сум дүүрэг болно. Тэгээд нэгдсэн эмнэлэг нарийн мэргэжлийн эмчнэртэй хандаж одоо онцлогоо шинжилгээ хийлгэж эмчилгээний зөвлөгөө авах шаардлагатай байгаамаа. Ер нь Увс аймагт бид нар сүүлийн 5 жилээр бол судалгаа хийсэн байгаа. Зүрх судасны өвчний маань одоо өвчлөлийн шалтгаанд бол 3-аас 4-р байранд байдаг сүүлийн 10 жил. Тэгсэн мөртлөө нас баралтын шалтгаанд зүрх судасны өвчний 1-р зүрх судасны өвчнөр бол нас орж байгаа шалтгаан болж байгаа. Тэгээд энэ нас орж байгаа шалтгаан маань 1-р бол одоо цусны даралт ихсэх, тэгээд харвалт, зүрхний шигдээс гэсэн ийм шалтгаанууд зонхилж байгаа. Тэгэхээр даралт ихсэлт бол мэдээж хэрэг бас л чимээгүй тахал, онц зовиргүй хүмүүст маань илэрх зовир багтаа учраас хүмүүс даралтаа хянахгүй бол мэдэхгүй яваад бас хит өндөр даралттай байх, даралтын имээ тогтмол уухгүй байх, одоо хянахгүй байх зэрэг байдлаасаа бол бас даралт ихсэх өвчин бол хүн амын дунд болгоос нэлээд хувийг нь олгос эзэлж байгаа. Зүрхний архаг дутагдлаас сэргийлэхийн тулд биеийн жингээ хянах хамгийн чухал жин огцом нэмэгдэх нь зүрхний дутагдал хөндөрч байгаагийн гол илрэл юм. Өглөө бүр бие засны дараа өглөөний цайгаа уухаас өмнө жингээ тогтмол хянах, жингээ үзэхдээ нэг төрлийн нэмгэн хувцастай байх нь жин буруу гарахаас сэргийлнэ. Мөн давсыг их хэрэглэснээр усыг биед барьж хавн өсгөж амьсгаадах зөөр нэмэгдэн зүрхний архаг дутагдaltaй өвчтөн
хоногт 2 граммаас их давс хэрэглэхгүй байх, давсалсан дарчилсан хүнсний бүтээгдэхүүн давсыг ихээр агуулдаг тул хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй юм. Мөн шингэний тэнцвэрт байдлыг хянах, биед орсон шингэн болон биеэс гарсан шингэнэ хянснараа зүрхний дутагдалд орох эрсдлээс сэргийлэх ач холбогдолтой юм а. Дараагийн мэдээ. Үндэсний бичиг үсгийн өдөр өндөр хангас суманд энэ сарын 3-4-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд аймгийн төвийн болон сумдын сургуулийн монгол хэл уран зохиолын багш нарын төлөөлөл, өндөр хангас сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, төрийн захиргааны байгууллагын албан хаагчид, тус сумын ард иргэд өргөнөөр оролцлоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2003 оны Монголын бичиг үсгийн баяр тэмдэглэл өнгөрүүлэх тухай 105 дугаар зарилгын дагуу жил бүрийн 5 дугаар сарын эхний нэм гаригийг үндэсний бичиг соёлын өдөр хэмээн тунхагласан байдаг. Ерөнхийлөгчийн зарилгын дагуу Увс аймаг үндэснийхээ бичиг үсгийн бахархалт өдрийг 2006 оноос хойш тэмдэглэн ирсэн байдаг. 2006-аас 2011 онуудад Улаангом хотод зохион байгуулж ирсэн бол 2012 оноос даяалангуяа аслагдсан сумуудад үндэсний бичиг үсгийг зааж сургах хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө сумдад тэмдэглэл өнгөрүүлдэг уламжлал тогтоод байна. Энэ жилийн хувьд бичиг үсгийн баяр төрийн тахилгад хан хөхийн өвөрт орших өндөр хангас суманд 5 дугаар сарын 3-4 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд аймгийн төвийн болон сумын сургуулиудын монгол хэл уран зохиолын багш нарын төлөөлөл, өндөр хангас сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, төрийн захиргааны байгууллагын албан хаагчид, тус сумын ард иргэд хөргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Их хэлний баярыг нээж өндөр хангас сумын засаг дарга Сунду, аймгийн засаг даргын тамийн газрын нийгмийн бодлогын хилцсэн мэргэжилтэн Алтан сүх, аймгийн боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн нийслэл хүнаар үг хэлж, зочин төлөөлөгчид, нэрс соён гэгэрүүлэгч, яруу найрагч, улс төрч олноо луугэн хэмээн өргөмжлөгдсөн Сэд базрын лувсан дондвийн хөшөөнд цэцэрэглөө. Мөн баярын үеэр үндэсний бичгийн авраг уншигч, сайхан бичигтэн сураг шалгаруулах, мэргэжлийн бус багш нар, төрийн албан хаагчдын дунд үндэсний бичгийн олимпиад, мэргэжлийн багш нарын дунд тод бичгийн олимпиад болон ойрд хэл соёл сэдвээр илтгэлийн уралдаанууд явагдаж, шилдэгүүдээ тодруулан шагнаж урамшууллаа. Өндөр хангас сумын иргэд, төрийн албан хаагч, монгол хэлний бус мэргэжлийн багш нар сурагчдын дунд үндэсний бичгээр унших бичих чадварын уралдааныг зохион байгуулж үнэлгээ хийж ажилласан. Нөгөө талаар мэргэжлийн багш нарын дунд тод бичгийн уралдаан, мөн ойр дам аялгау их хэл сэдвт илтгэдэг хэлэлцүүлсэн. Мөн лувсан дондуу ноёны нэрмжит яруу найргийн уралдааныг зохион байгуулсан. За энэ бичиг үсгийн баяраар өндөр хангас сумын төрийн байгууллагуудад үндэсний бичгийн орчин бүрдүүлэх ажлыг төрийн 7 байгууллагад зохион байгуулж үндэсний бичгээ сурч эзэмшиж байгаа чадвараараа 33 цэцэрлэгээс 1-р байранд орсон. 8-р цэцэрлэг маань тайлан цэцэрлэгээ гаргаж ингэж ажилласан байгаа. За бичиг үсгийн баярыг 2006 оноос эхлээд Увс аймагт тэмдэглэж ирсэн. 12 оноос сумуудад хийж нийтдээ 13 удаа, сумдад бол 7 дахь удаага зохион байгуулж байгаа. За энийг яагаад хөдөө сумдад зохион байгуулахаар зорьсон бэ гэвэл үндэсний бичиг соёлоо ард иргэдэд түгээх, дэлгэрүүлэх энэ үйлийг зах хязгаар байгаа нутаг болгонд хүргэе гэсэн ийм зорилготой. За энэ жилийн бичиг үсгийн баярын онцлог гэвэл бичиг үсгийн баярыг тэмдэглэж тухайн байгууллагад орчин тогтчлтыг хийснээс гадна ойр дам аялгау гэдэг зүйл дээр багш нар маань нэлээд судалгаа хийж ажилласан тооцоолох нь байгаа. Энэ жилийн хувьд бас нэг онцлог ажил нь лууг үний нэрмжит яруу найргийн уралдаан явагдсан бөгөөд уралдаанд мэргэжлийн багш нараас гадна сумын иргэд сургуулийн ахлагын сурагчид оролцсон нь уралдааныг улам бүр сонирхолтой болгож өгсөн юм а. Өндөр хангас сум жилийн хугацаанд бичиг үсгийн баярыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангасан байдаг. Энэ ч утгаараа төрийн байгууллагуудын орчны тогтчлтыг сайн хийж чаджээ. Бүх төрийн байгууллагууд хаягаа монгол бичгээр бичиж байршуулснаас гадна байгууллагуудын доторх тогтчлт бахархал төрүүлж байлаа. Өндөр хангас сумын хувьд болохоор бичиг үсгийн баярыг тохиолдуулаад жилийн өмнөөс бэлтгэл хийж ажилласан. Энд иргэдээ сургах, төрийн албан хаагчдыг төвшингээр нь ангилж сургах гэдэг. За энэ ажлыг бид үнэлж дүгнсэн бүх төрийн байгууллагууд он анги, хан хөхийн төрийн тусгай хамгаалалттай газар, цэцэрлэг сургууль, эрүүл мэндийн төв, соёлын төв,
засаг даргын тамгын газар гээд бүх байгууллагууд маань орчин төвчлөлтийг маш сайн хийсэн. Тэгээд тухайн иргэд төрийн албан хаагчид сурагчдын төвшин бол харьцангуй сайн байсан. Сурагчдын уралдаанд нэг 2 шаттай явуулаад 2 дахь шатанд нь 60 хүүхэд оролцсноос уншлагын дунджин гэхэд 45% байх жишээтэй. Нөгөө төгөр өндөр хангаа сум маань төрийн байгууллагуудын ажилтныг сургахдаа яг төвшингээр нь ангилаад 1-р анги, 2-р анги, 3-р анги, 4-р анги гэж бүрэн хамруулж яг үндэсний бичгийн чадвар эзэмшилтийн хувьд 100% болсон онцлог байсан. Тэгээд яг энэ үеэр 4 ангил дээр үндэсний бичиг үсгийн чадварыг үнэлээд англи тус бүрд 3 хүнийг сургагч багшаар томилсон байгаа. Монгол уран бичлэг нь ЮНЕСКОгийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын бит бус өвийн жагсаалтанд 2013 онд бүртгэгдсэн байдаг. Монгол уран бичлэг бол үндэсний гайхамшиг юм. Уран бичлэгийг хөгжүүлэх үүднээс аймгийн монгол хэл бичгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн 11 сургуульд 4.8 сая төгрөгийн биерийн иж бүрдлийг нийлүүлэхээр болжээ. Тодорхойлбол Тэс Бүхмөрөн Малчин Улаан гомдол сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургууль, Увс аймгийн ерөнхий боловсролын 1-р цогцлбор сургууль, 2-р цогцлбор сургууль, Наранбулаг сумын сургууль, Улгийн Өмнөгов сумын сургуулиуд биерийн иж бүрдлээр хангагдах юм а. Уран бичлэгийн үндэс нь хичээнгүй цэвэр бичих байдаг бөгөөд багш солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлж сурагчдыг хичээнгүй зөв цэвэр бичих дадалд суралцуулж байна. Дараа жилийн бичиг үсгийн баяр Завхан суманд зохион байгуулагдана. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдан буцаан олголт авах иргэдийн эхний ээлжийн жагсаалтыг татварын ерөнхий газраас зарлаад байгаа. Сургалтын төлбөрийн буцаан олголт иргэдийн дансанд орохгүй байна гэсэн мэдээллийн мөрөөр тус газраас тодруулсан байна. Нийслэлийн хэмжээнд эхний ээлж орж дууссан байна. Мөн татварын албанаас төрийн санд ирүүлсэн 2 дугаар ээлжийн буцаан олголт авах иргэдийн материалыг журмын дагуу хянуулахаар арилжааны банкуд руу илгээсэн байна. Хянагдсны дараа татварын буцаалтыг иргэдийн данс руу шилжүүлж эхлэх юм байна. Төрийн шагналт ардын уран зохиолч их эрдэмтэн зохиолч нэрт гүйш Цэндийн дамжин сүрэнгийн хөшөө өчигдөр морин цагт үндэсний цэцэрлэг түрээлэнд сүндэрлээ. Уг хөшөөг Монгол Улсын ерөнхийлөгч Баттуулгын соёл шашны бодлогын зөвлөх Бодрор цомын хошин эзэн хулан санаачилж их эрдэмтний төрсөн нутгийн зөвлөл засаг даргын тамгын газар зарим хувь хүн бүтээлдсэн байна. Хөшөөг Монголын урчуудын биелийн хорооны шагналт баримлж очир болд 3.5 метрийн өндөртэйгээр уралсан байна. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Амар сайхан Монгол Улсын ерөнхийлөгч Баттуулгын зөвлөх хулан Монголын зохиолчдын биелийн өдрөдөх зөвлөлийн дарга Цэндижав Болор цомын эзэн үндэсний төв номын сангийн дарга Ичин хорлоо болон нутгийнхан өдрөдлгүүд оролцсон байна. Цэндийн дамжин сүрэн агсан нь 1908 оны 9-р сарын 14-нд Дорнод аймгийн Матал суманд төрсөн. Сонирхолтой түүний хөшөөг бүтээсэн очруулалт нь Чингис хаан нисэн онгоцны буудлаас нийслэл хотын төв рүү явах замд буюу морин тойруулгын гадаа сүндэрлэх авраг том азарганы улаан хуй хөшөөг мөн Чингис хаан, Чингүнжав, Мандуха цэцэн хатан бүтээлүүдээс гадна 304 маркийн чанартай гангаар хийсэн бүтэн үзэсгэлэнгийн ган баримлын ажил хийж гүйцэтгсэн баримлч юм а. Улсын хөтөлбөрийн байгууллагаас 2019 онд ажлын байранд дэх хөтөлбөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн дэлхийн өдрийг эрүүл аюулгүй ирээдүйн хөтөлбөрийн төлөө урьяндор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан. Манай улсын хөтөлбөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяын арга хэмжээг жил бүрийн 4-р сард зохион байгуулдаг бөгөөд энэ удаа 8 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Хөтөлбөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяын 2019 арга хэмжээний хүрээнд 2019 оны 5-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод хөтөлбөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний чуулганыг хөтөлбөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний хороо нийгмийн түншлэгч талууд хамтран зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм а. Өмнө нь зүүн бүсийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан байдаг. Энэ удаад үндэсний чуулганыг өгтөн баруун бүсийн хөтөлбөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чуулганыг Ховд аймагт амжилттай зохион байгууллаа. Баруун бүсийн зөвлөгөөнд зохион байгуулснаар аймаг орнуудын хөтөлбөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл асуудал хариуцсан ажилтнуудыг чадваржуулах ажлын арга туршилгаа харилцан солилцоход ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлжээ. Зөвлөгөө
өргөөнд хөдөлмөрийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоо, Увс авхан гонолтой, Ховд аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл, хөдөлмөр халамж үйлчлэгээний газар, орон нутгийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо. Энэ сарын 6-наас 8-ны өдрүүдэд Монгол улс бүгд баримтах нийтгэн улсын баталгаа хамгаалах яамд хоорондын 9 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болж байгаа юм а. Уулзалтаар Монгол улс бүгд баримтах нийтгэн улсын баталгаа хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, дээд дунд түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, инхийг сахиулах болон тусгай хүчний чиглэлээр хамтарсан сургалт дадлаг хийх зэрэг хэлбэрээр амжилттай хөгжиж байгааг дурдлаа. Цаашид цэргийн албан хаагчдыг кибер аюулгүй байдал, англи хэлний сургалтад хамруулах, тусгай хүчний хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах ажлуудыг үргэлжлүүлэх талаар ярилцсан юм а. Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол улсын зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэхэд бүгд баримтах нийтгэх улсын зэвсэгт хүчний зүгээс буцалтгүй тусламжаар 51 иж бүрэн цэргийн зориулалттай шүүхрийг Монголын талд хүлээлгэн өгөх ёстой арга хэмжээ батлан хамгаалах яамнаа болж өндөрлөө. Увс аймгийн засаг дарга 7 хоногийн баасан гарыг бүр архи зарахыг хоригосон шийдвэр гаргажээ. Яг түүн шиг шийдвэрийг улс орон даяар гаргаж хуульчлах шаардлага тулгараад байна. Сүүлийн жилүүдэд сархтаас үүдэлтэй иргэдийг цочирдуулсан гэмт хэрэг шил дараалан гарах болсон. Иймээс архины хязгааргүй зах замбраагүй хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах шаардлага тулгараад байна. Улаанбаатар хотод архи согтууруулах хүндэ боловсруулах үйлчлэх цэгийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Энэ тухай статистикийн газрын мэдээллээр архи согтууруулах хүндэ борлуулах үйлчлэх цэгийн тоо Улаанбаатар хотод гэхэд 2008-аас 2017 онд тасралт үүсчээ. Дунджаар 100 цэг тутмын 56 зөвшөөрлөлтөд дэлгүүр 24 зоогийн газар болон баар, 9 кафе, 7 супермаркет, 4 хүнсний худалдааны төв болон бөөний худалдааны төвүүд эзэлж байгаа юм а. Энэ нь олон улсын дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн улсын хэмжээнд 2017 онд жолооч архи согтууруулах хүндааны зүйл хэрэглэснээс үүдэн 798 зам тээврийн осол гарсны 41% нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Жолоочийн буруугаас шалтгаалсан ослын 2.2% нь согтуугаар тээврийн хэрэгс жолоодсон бол явган зорчигчийн буруутай үүднээс бүртгэгдсэн ослын 32.9%-ийг явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцсноос осол гарсан байна. Энэ мэт согтууруулах хүндааны зохисгүй замбраагүй хэрэглэнээс үүдэлтэй хэрэг зөрчлүүд нэмэгдсээр байна. Тиймээс энэ талаарх хуулийн зохицуултыг яаралтай шинжилэн сайжруулах, хяналт хязгаарлалтын тогтолцоог бий болгох шаардлагатай болжээ. Энэ талаар судалгаа тоо баримтуудаас харахад дотоодын зах зээлд борлуулах үнийг татвар нэмэгдүүлэх замаар өсгөх арга хэмжээг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх, согтууруулах хүндаа худалдаалах үйлчлэгээний цагийн хязгаарлалтыг нэмэх, хяналтыг сайжруулах, согтууруулах хүндаа хэтрүүлэн хэрэглэснээр гарах эрүүл мэнд, нийгэмд гарах сөрөг нөлөөний талаар олон нийтэд таниулах зэрэг зохицуулалт шаардлагатай байгаа юм а. Нэг үгээр согтууруулах хүндааны хэрэглээтэй холбоотой маш олон асуудлуудыг хуульчилж хэрэглээнд хязгаарлалт хийх цаг нь нэгд болжээ. Дараагийн мэдээ. Улс орны эдийн засаг өсөж байгаатай холбоотойгоор Увс аймагт хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдсээр байна. Увс аймгийн зүүн говь сумын тухайд энэ онд улс аймгийн төсөв сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 3.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм а. Бүтээн байгуулалтын ажлын эхлэл болох соёлын төвийн барилга ухсралтын ажил үргэлжилж байна. Зүүн говь суманд шинэ соёлын төвийн бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. Гүйцэтгэгчээр Норвен самбуу захиралтай Ундраг петролиум компанийн хамт олон ажиллаж байна. Мөн түүнчлэн 1.2 тэрбумын хөрөнгө оруулалтаар 120 хүүхдийн цэцэрлэг, 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2 давхар спорт зал, 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн тогтчлт, 1.2 км авто болон явган хүний зам, авто зогсоол, гэрэлтүүлэг гэх мэт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. 2019-2020 онуудад дамнан хийгдэхээр зарлагдж байгаа бүтээн байгуулалтын тендер аль хэдийн зарлагдсан гүйцэтгэгчээ хүлээж байна. Түүнчлэн зүүн говь сумаас сонгогдсон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн дэмжлэгтэйгээр аймгийн төсөв болон сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сургуулийн орчинд орчин үеийн шийдэл бүхий боломжсон нойлттой болгохоор зорин ажиллаж байна. 19 онд бол бид 3.5 тэрбум төгрөгөөр шинээр соёлын төвтэй болж соёлын төв ашиглалтанд хүлээж авна. Дээр нь нэмээд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга шинээр эхлүүлнэ. Спорт зал шинээр эхлүүлнэ сургуулийн. За дээр нь бол сумын төвийн
тогтчлолтын ажлыг бол хийж гүйцэтгэнэ. За сумын төвийн тогтчлолтын ажилд бол бид 1.2 км одоо бетон замтай болно. Дээр нь бол энэ зам бол ижвэр нь одоо юган хүний зам гэрэлтүүлгээд ижвэрнээр одоо тогтчлолттой ийм ажлууд хийгдэнэ. Тэгээд дээр нь бол бас аймгийн иргэдийн урлын төлөөлөгчдийн дэмжлэгтэй сумынхаа орон нутгийн хуулийн санд бас нэмэр хандивтайгаар бас нэлээдгүй ажлуудыг хийж амжуулахаар байгаа. Цогц дурдах юм бол одоо үндсэндээ сургуулийн орчинд ариун цэврийн одоо орчин үеийн одоо боловсон одоо нойлтой болох нь дээр нь нэмээд сургуулийн дотор байр засварлагдаж хүүхдүүдэд сурч амьдрах одоо орчин нөхцөл сайжрах ийм одоо зэрэг одоо хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Тэгээд энэ ажлууд одоо эхэлж байна. Энд хамгийн гол нь бид бас энэ хөрөнгө оруулалтыг сумдаа одоо бас үлдэстэй ард иргэдэд одоо хүртээмжтэй левелээ өгсөн бас чанартай сайн ажил байх талаас нь бас анхаарч энэ одоо гүйцэтгэгч компаниуд болно. Бас энэ чиглэлийн каналтын одоо мэрэгжлийн байгууллагуудтай хамтраад бас каналтаа тавиад бас өөрсдийнхөө одоо хүмүүсийн сэтгэл хандлага хөдөлмөрийг бас тэр зөвхт одоо чиглүүлээд ингээд хамтарч ажиллаж байна. Тэгээд энэ сэтгэлийн үр дүнд бол дээрх бүтээн байгуулалтууд бас чанартай олон нийтэд өгөө ажилтаа бас сайхан ажил болох байхаа гэж ингэж хүлээж найдаж байна. Сүүлийн үед төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын тендерт ялж ажил хийж гүйцэтгэж байгаа компаниуд чанаргүй барилга барих асуудал яригдах болсон. Тиймээс сумын удирдлагуудын зүгээс мэрэгжлийн байгууллагуудтай хамтран явцын хяналт шалгалтыг сайтар хийж ажиллахаар зорж байна. Дараагийн мэдээ. Улс аймагт 2019 онд нэлээдгүй олон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Үүний нэг Түргэн суманд баригдаж байгаа 320 хүүхдийн хичээлийн байр юм. Түргэн суманд энэ онд улсын болон орон нутгийн сангийн хөрөнгөөр соёлын төв, хичээлийн байр, сумын тэг дөрвийн цахилгаан шугамын шинжтэй зэрэг олон ажил хийгдэж байна. Улс аймгийн засаг дарга Батсайхан сумуудад хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. 5 дугаар сарын 3-нд Түргэнд ажиллах үеэрээ тус сумын 2019 онд хийгдэж буй томоохон ажлуудтай газар дээр нь танилцсан юм. 2018 онд Түргэн сум нэлээдгүй олон ажлыг хийсэн. 2019 онд 320 хүүхдийн суудал бүхий сургуулийн барилга, спорт заалны барилга, сумын соёлын төв зэрэг маш олон бүтээн байгуулалтыг улсын төсөв болон аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн байна. За 2018 онд бол Түргэн сумд бол нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд явсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон аймаг орон нутгийн хөрөнгө, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэлээдгүй ажлууд хийгдэж байгаа. За үүний нэг болох одоо 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа 3 давхар 300 хөрөнгө хүүхдийн хичээлийн байрны барилгын ажил маань одоо яг дунд шатандаа явж байна. За сумын сургуулийн өв маань 7 сарын 21-нд 22-нд одоо болох юм. Тэр өвөөр бас хүлээлгэж өгөхөөр одоо Аривч Хус банк компани маань одоо хүлээлгэж өгөх талаар зөвлөл тавин хэрэгжүүлээд ингээд ажиллаад явж байна. За 19 оны төвшөндөө бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Түргэн суманд маань 240 хүний суудалтай 2 давхар шинэ соёлын төв баригдахаар бол улсын төсвийн төсөв суусан байгаа. Эннийх нь төсөв төртгөн нь бол 1.750 сая төгрөгийн өртөгтэй ийм соёлын төв шинээр баригдахаар зураг төсвөн хийгдээд одоо тендер төсөл шалгаргахаар ерөнхийдөө шатандаа явж байгаа. Мөн аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар бол суманд нийт бол 50 сая төгрөгийг дэмжлэг болгож тавьсан. Энэгээр бол Түргэн сумнууд нэг зүйл байдаг. Гүн нэрмийн худагны асуудал бол их төвөгт байдаг. 89 оны социализмын үед гарсан нэг худагтай. Энэ худган маань бас сумын экономийн үндэсний хэрэглээг бол хаварших тусам бол бас хангаж чадахгүй ийм асуудал хөндөгдөг байгаа. Тэгээд энэ 19 онд энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн орон нутгийн хөрөнгөөр 50 сая төгрөг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бол нийтдээ 20 сая төгрөг, нийтдээ бол 70 сая төгрөг одоо төсвөлчихсөн. Шинэ гүн нэрмийн худаг гарахаар одоо бас тендер төслөө зарлахаар одоо ингээд төлөвлөд ингээд явж байна. Түргэн сумын сургуулийн 80 жилийн энэ онд тохиож байгаа бөгөөд сургуулийн ойгоос өмнө шинэ хичээлийн байраа ашиглалтанд оруулах зорилт тавин ажиллаж байна. Сургуулийн шинэ байрыг Аривжихын ус компани гүйцэтгэж байгаа бөгөөд 7 дугаар сарын 20-нд хүлээлт нөгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хичээлийн шинэ байрны ажил 60% явагдаж байна. Ажил бол сайн. Төлөвлөгөө тогтсон 8 сарын 1-нд сумын сургуулийн бол түүх 80 жилийн хаваатай 7 сарын 20 гэж байгаа. Тэгээ 21-2 хооронд 8 сарын 1-нд 7 сарын 22 хооронд бид ямар ч ашиглалтанд оруулах бололтой ажиллаж байгаа. Бүх материалаа буулгачин одоо ажиллах хүчил ажиллах хугацаа л хэрэгтэй. Тулаан цаг ирж байна. Ажил хангалттай хамжина. Аривч Хус компани амлснаа
ямар ч юм биелүүлж чаддаг хамт олон шүү. Ямар ч битэж өгч чаднаа. Тэгэхээр санхүүжилтний эцэгтэр мөнгөтэй байгаа нөхцөл ажил бол хурдан жуурхаа чанартай найдвартай болдоо. Ингээд бол аймаг орн сумын удирдлагууд бол дэмжиж тусалж байгаад баярлалаа гэж хэлье. Түргэн суманд 2019 онд 320 хүүхдийн сургууль спортын заалны барилга улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.7 тэрбум төгрөгөөр сумын төвийн 04-ийн хилбайтын цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд станцын өргөтгөл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 270 сая төгрөгөөр шинэ гүний урмын худгийг 70 сая төгрөгөөр хийхээр төлөвлөн ажиллаж байна. Дараагийн мэдээ. Жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь 7 хоногт зохион байгуулагддаг татвар төлөгчдийн өдрөлийн арга хэмжээний хүрээнд аймгийн татварын хэлтсээс Улс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 8-аас 12 дугаар ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа. Татвар төлөгчдийн өдрөлөг 5 дугаар сарын 7-ноос 10-ны өдрийн хүртэл үргэлжилнэ. Үндэсний татварын албанаас жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь 7 хоногт татвар төлөгчдийн өдрийг улс орон даяар тэмдэглэл өнгөрүүлдэг уламжлалтай энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүдийг татварын хөгжлийн үндэс урайндор тэмдэглэл өнгөрүүлж байна. Манай аймгийн хувьд татвар төлөгчдийн өдрийн нээлтийн үйл ажиллагааг ерөнхий боловсролын 6 дугаар сургуультай хамтран зохион байгууллаа. Татвар төлөгчдийн өдрүүдээр ирээдүйн татвар төлөгчид болох сурагчдад татварын талаарх ойлголт өгөх сургалт зохион байгуулах, гар зураг зохион бичлэгээ уралдаанд зарлаж дүгнэх татварын багц хууль болон цахим татварын системийн хөгжүүлэлтийн талаар татвар төлөгчдөд зориулсан сургалт хийх татвар төлөгчдийг алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм байна. 2019 оны татвар төлөгчдийн өдрүүд маань 5 сарын 6-наас 10-ны хооронд зохион байгуулагдах байгаа. Манай аймгийн хувьд бол бас нэг цаг үеийн нөхцөл байдал гарсан улмаас өнөөдөр нээлттэй хийгээд 6 дугаар сургуулиар нээлттэй хийгээд эхэлж байна. Энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүдийн гол зорилго бол ер нь ирээдүйн татвар төлөгчдийг төлөвшүүлэх талаас нь сургалтуудыг зохион байгуулах, мөн татвар төлөгчдийг алдаршуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зураг зохион бичлэгийн уралдаанд зохион байгуулах зэрэг ажлууд хийгднэ. Өнөөдөр нээлттэй хийгээд одоо гар зургийн уралдаанд зохион бичлэгийн уралдаан маань ерөнхий газар дээр дүгнэгдэж байна. Тэр дүн гарахаар манад одоо дүн нэр нь тэгэхээр хүүхдүүдтэй шагналыг гардуулах юм байгаа. Татвар төлөгчдийг алдаршуулах ажил нь болохоор одоо маргаашнаас 8-ны өдрөөс 10-ны өдрийг дуустал явагдана. Энд бол бид нар хамгийн их татвар төлсөн татвар төлөгч мөн хамгийн их баримт хэвлсэн одоо манай нөтөлсөн баримт гэдэг байгаа шүү дээ. Баримт хэвлдэг ингээд янз бүрийн номинацуудаар бид нар татвар төлөгчдийг алдаршуулахаар ихтгэл ажил хийж байна. За 2019 оноос бол татварын алба маань 3 сарын 21-ний өдрөөс нэхэмжлэлд суурилсан татвар буюу татвар төлөлт буюу одоо тайс систем жишилсэн байгаа. Энэ бол өмнө нь энэ систем хэрэгжээгүй байхад өмнө нь болохоор бүх татварыг өөр дансанд одоо 20 гаруй дансанд татварыг тушаадаг байсан байгаа. Энэ бол татвар төлөгчд маань бас нэлээд хүндрэл чирэгдэл учруулдаг байсан. Одоо өнөөдөр бол бүх данс бүх орлого маань нэг л дансанд ордог. Нэг л нэхэмжлэлээ аваад шууд татвараа төлөх боломжтой болсон. Банкн дээр очиод шууд төлдөг. Ийм боломжтой болсон байгаа. За өнөөдөр бол татвар төлөгчдийн өдөр байгаа. Үүний тохиолдолд манай сургууль дээр ах эгч нар маань ирж сургууль зохион байгуулсан байгаа. Тэгэхээр өнөөдөр юу ойлгож авсан бэ гэхээр энэ эх орны маань үндэс суурь бол татвар төлөгчдөөс үүдтэй байна. Эх орон сэтгэлтэй хүүхдүүд эерэг хандлагаар татвараа төлөх юм бол Монгол улс маань хөгжиж энэ нийгэм маань бүхэн талаас арилгах юм бүрэн магадaltaй гэж бид өнөөдөр дүгнэлт хийгээд өнөөдөр сургалтанд суулаа. Татвар төлөгчдийн өдрийг 5 дугаар сарын 7-оос 10-ны хооронд тэмдэглэл өнгөрүүлэх юм байна. Аймгийн хэмжээнд 2132 аж ахуй нэгж 20,000 гаруй иргэн татвар төлдөг байна. 2019 онд татварын удирдлагын нэгдсэн систем нэвтрүүлсэнтэй холбоотойгоор татварын албанаас нэхэмжлэлд суурилсан цахим төлбөрийн системийг шинээр хөгжүүлсэн. Энэ жилийн хүрээнд арилжааны 6 банктай системийн хөгжүүлэлт хийгээд 2019 оны 3 дугаар сарын 1-ээс цахим төлбөрийн системийг улс орон даяар нэвтрүүлж ирсэн юм. Ингэснээр татварын төлөлтийг зөвхөн нэхэмжлэлд суурилсан байдлаар хүлээн авдаг болсон. Өмнө нь дансны тогтолцоотой тухайн төрлийн татварыг дансанд хийдэг байсан бол одоо зөвхөн татварын удирдлагын нэгдсэн системээс өгсөн лавлгааг үндэслэн нэхэмжлэхэд суурилсан цахим төлбөрийн төлөлтийг нэвтрүүлсэн юм а. За юуны
телевиз үзэж байгаа нийт бизнес эрхлэгч, татвар төлөгчд та бүхэндээ татвар төлөгчдийн өдрүүдийн мэндийг хүргье. За Монголын татварын албанаас жил болгон уламжлалгын зохион байгуулдаг 5 дугаар сарын 2 дахь 7 хоногийг татвар төлөгчдийн өдрүүд болгон тэмдэглэдэг байгаа. За энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүд маань Увс аймагт өнөөдрөөр 5 сарын 7-ны өдөр нээлттэй хийгээд үйл ажиллагаа эхлүүлээд сургалт сурчлагаа зохион байгуулаад явж байна. За татварын албаны хувьд бол 2019 онд нэлээдгүй шинжилгэүүдийг хийж байгаа жил болж байна. Энд бол нэхэмжил суурилсан цахим татварын орчинг бий болгосон байгаа. Энэ нь бол өмнө нь татвар төлөгчд маань 20-оос 45 дансанд татварын нэр төлбөрээр нь тусад нь төлдөг байсан бол одоо шууд нэг нэхэмжлэлээр нэг дансанд төвлөрүүлдэг болсон. Энэ бол нэлээд бас татвар төлөгчдийн дарамтыг багасгасан гэж үзэж байгаа бид нар. За мөн татварын шинжилсэн хууль, татварын багц хууль маань өнгөрөгч 4-р сард Улсын хурлын ээлж тус чуулганаар батлагдсан. За энэ батлагдсан хуулийн хүрээнд бол одоо яг манай татвар төлөгчдөд чиглэсэн арга хэмжээнд бол Увс аймаг гихт одоо 1000 км-ээс дээш аймагт одоо ордог байгаа. Тэгэхээр манай аймгийн хувьд бол одоо аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1% төлөх боломжтой аж ахуйн нэгжүүд маань маш их гарч ирж байгаа. Энд бол манай аймаг бол нэг 2132 юутай байдаг. Аж ахуйн нэгж энэс төсөвт болон төрийн бус байгууллагуудыг хасгаар нэг 1639 татвар төлөгчд маань энэ хөнгөлөлтөнд хамрагдана. Энэс 1.5 тэрбумаас дээш татварын орлоготой нэг 16 компани манай дээр байгаа. 2018 оны байдлаар. Тэгэхээр тэрийг хасаад 1600 гаруй компани маань энэ хөнгөлөлтөнд хамрагдах нэ гэж үзэж болно. Ийм гэх мэтийн ерөн жишээтэй хөнгөлтүүд, чөлөөлтүүд маань энэ шинжилсэн хуулинд нэлээд орж өгсөн байгаа. Ингээд нийт татвар төлөгч тав ихний минь ашиг орлого нь ариун байж ажил хөдөлмөр нь өндөр байхын өлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлж та бүхэндээ сайн сайхныг хүсээрэй. Татвар төлөгчдийн өдрийн хүрээнд татвар төлөгчдийг алдаршуул гаргах хэмжээг маргааш зохион байгуулах юм. Тухайлбал хамгийн их татвар төлсөн, хамгийн олон баримт хийсэн зэрэг маш олон төрлөөр татвар төлөгчдөө алдаршуулах юм. Мөн аймгийн татварын хэлтэс татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулна. Гайл татварын газрын харьяа мэдээлэл технологийн улсын үйлдвэрийн газар татварын удирдлагын нэгдсэн системийн төслийн нэгжтэй хамтран баримт цэгийн хөгжүүлэлтийг шинээр хийж олон нийтэд хүргээд байна.